Маньюсту уулхасондон киссунгуя маньюстаппуун баяр таанерт баярлаа. Монголд анх удаа ТV телевизийн зохион байгуулж байгаа Монгол эдмийн буюу Iron Beautiful нэвтрүүлгийн маань одоо сэтгэл догдлуулсан оргил цаг мөч маань эхлэхэд тун ойртоод л байна. эмчи маань Монголын ард түмэндээс хэдийнэ танд болсон юм чи? 몽골에서 저를 알고 있는 분이 있다는 생각하니까 막 흥분도 되고 긴장도 됩니다. Өдөр бүр өвчнөө шаналж, гаднах төрхнөөсөө болоод гадуурхагдан амьдарч яваа бүсгүйтэй бидний бэлтгэн хүргэж байгаа би өөрөө гоо сайхан буюу Монгол Литмийн нэвтрүүлэг маань туслах болно. Ингээд Монгол Литмийн болох хүсэлтэйгээр бидэнд хандсан Монгол бүсгүйтэй амжилт хүсье. ТВ телевизээр сугаат харуулсан үзэн суугаа үзэгч та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргье. Тэгэхээр ТВ телевизийн Монгол Литмийн нэвтрүүлгийн маань 8 дахь дугаар үзэгч та бүхэнд хүргэж байгаа юм. Бүсгүй хүн болгон жаргалтай байж гэгээлэг амьдралт эдийг маань угтан авч байх болтугай гэсэн чин хүслийг өөртлөөд за энэхүү нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ хүргэж байсан цаг хугацаа саяхан мэлээ. Энэ л хүсэл зорилгынхоо дагуу Монгол Литмийн нэвтрүүлгээр дамжуулаад за Монголын маань нэгэн залуухан бүсгүй өвчин шаналлаасаа салж өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр тэмцэж яваа. Бидний ажил хийж бүтээж байгаа бүхий л үйлс маань эргээд үзэгч түмнийхээ л өмнө бүгдийг дийлэн харуулах ёстой. Энэ бол телевизийн урлаг. Харин үзэгчид маань бидний хүндэтгэн хийж байгаа ажилд маань өөрсдийн үзэл бодлоо харамгүй хайрлаж байдагт бидний ажлын хамгийн том амжилт оршиж байдаг үлээ. Ингээд Монгол Литмийн нэвтрүүлэгт хандсан тэдгээр бүсгүйчүүдийн бусдад хэлхийг хүссэн тэр л үзэл бодлыг энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад үзэгч танд хүргэсэн нь тэднийхээ ямарваа нэгэн зүйлийг харуулахыг хүсээгүй харин бусад чиг ингээл амьдрахад ийм л бэрхшээл тулгардаг юм а. Бид ийм л үзэл бодолтой юм гэдгийг мөн ойлгуулахыг хүссэн явдал байсан юм. Ийхүү Монгол Литмийн нэвтрүүлгийн амжилт болон цаашид гарах үр дүн ойрцоорлогоо ингээд нэвтрүүлгийн ялагч чимэг сайхан маань Солонгосын Банабагийн гоо сайхны нэгдсэн эмнэлэгт хаалгаанд орж мөрөөдлөө биелүүлж чадах болов. Энэхүү асуултын хариултыг энэхүү 8 дахь дугаараас үзэгч та бүхэн хүлээн авч үзээрэй. Гаднаасаа харагдах байдал нь хит жингийн дутагдал баруун тийш тайлсан шаймын ирүү. Шүн бүр өвчин амдаах тайвшруулах хэмээр өдөр хоногийг өнгөрүүлж байсан залуухан энэ бүсгүй цаашдаа хичнээн жил ингэж шаналж амьдрахаа хэлж мэдэхгүй. Миний амьдралын боломж, миний цаашдын ирээдүй, сайхан амьдралөө тэмүүлэх миний хүсэл мөрөөдөл. Энэ бүхэн миний л амьдрал. Үүнийг алдахгүй төлөө энэ л цаг мөчөөс би тэмцэх ёстой. Манай чинь их дуугаа агаатай ч гэсэн аав байгаа дээрээс их дуугаа. Дуу тийм дуу зүйтэй. Ир хүн нөгөө нэг дотроо ойлдог шамсрал хэлдэг штэ. Манай аав яг тийм хүн баха. Тийм хүн угаасаа ингээл хооланд зангирал сонин царайлал тэгээд иддэг штэ. Явахаас өмнө штэ. Манай зурагтаар нэг хэдэн сая 5 сая гэсэн баха. Төгрөг хожлоо гэлсэн чинь манай ээж ямар азтай ингээл тэгсэн байхгүй. Тэгсэн чинь юу яриад байгаа манай гэрт тэрнээс ч их мөнгө хожсон азтай хүн баг чинь өө нэрээ тийш дээ. Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах Банабагийн гоо сайхны нэгдсэн эмнэлгийн эмч нарын тусламжтайгаар ТВ-с телевизийн нэвтрүүлгээс шалгарсан Монгол Литмийн хэний санаанд оромгүй гайхамшигыг мэдрүүлж шин дүр төрхөө авахар хичээж буй өдөр хоногуд.
Солонгос улсад ирсэн миний анхны сэтгэгдэл итгэмээргүй, гайхсан бас сандарч байна. Гэхдээ энэ бүх айц түгшүүр миний мөрөөдөл байсан юм шүү дээ. Удаан мөрөөдсөн мөрөөдөл биелэх үед хиндэж хамаагүй баярлалаа гэж хэлмээр санагддаг юм билээ. Чимээ чи юуны орд үлээж чинь? Ихрийн орд шүү дээ. Ихрийн ордынхын жир нь ямар ааш харашаа гэж байна. Амар тийм хуримтгал гэж ярьдсан лээ. Бөөр хийдэг юм. Тийм зан гаргацаад. Тэгсэн чи яасан ч яах вэ? Бэр их чинь чамд манай нэвтрүүлэлт орохыг санал болгосон гэдэг юм шүү дээ. Дээр нэг хатаж алимаг. Тэгээд төрсөн ах юм маань ихнэр. Залзаагчтэй, бэрэгчтэй баярлаа. Бэрэгч хилээг байсан бол бас мэдгч байсан лөө гэж хэлсэн тийм. Би чи 9-т нь очиж гэсэн юм лээ. Гоо сайхны хаалгаа өөрөчөө үед ямар санагдав? Ирүүгээ янзлуулах юмсан гэж боддог байсан болоод ч тэр юм уу гоо сайхны хаалгахад хөлийн зөвшөөрдөг. Зарим нь нөгөө нэг бас зүгээр байгаа юм ингээл бүр хиймэл болгол тэрнээс шөөрөхөө тийм нөгөө савхтай байгаа одоо сэтгэл зовоос юм засвал бас тэр гэсэн юм ихтэй хүн зүгээр ш. Хиймэлгүй хүн ч юм уу тэгж хэлэх яах таахгүй. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орё Бичэн. Эхлээд эргүүлээд тэгээд долоогоод миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Let me hear you. Kick the beat. Эхлээд эргүүлээд тэгээд долоогоод миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орё Бичэн. Хүн бүр тохиолдохоор би гайхалтай завшаа. Монгол нийтмийн нэвтрүүлэг албан ёсны хамтран ажиллагч Банабагийн гоо сайхны эмнэлэг. За эхнээс нь асуугаад явъя. Пагмент чимэг сайхан 24 настай. За хагалгааны нэр дээд доод эрүүний мэс засал. Шүдний буруу зуулт нэг тал руугаа хитэд далийсан хэлбэртэй. За үүнийг мэрэгжлийн хэллэгээр эсрэг зуулт гэж нэрлэдэг юм а. За нэг үгээр хэлбэл баруун тийш далиж ургах бүх шүднүүдийг зүүн тал руу болгох хагалгаа. За мөн хэвийн гавлын ясны зургийг харахад хоёр тал нь тэнцүү байдаг. За түүний хувьд нэг тал руугаа хид далийсан байгаа. Тэгэхээр тэгшгэн хэмтэй болгохын тулд дээд доод эрүүнд мөн хагалгаа хийх шаардлагатай. Сая зөвхөн урдаас нь харсан зургаар тайлбарласан бол одоо хажуугаас нь харсан зургийг харуулж байна. Энэ харагдаж байгаа цэнхэр зураас нь зураг нь одоогийн дайлсан хэлбэртэй эрүүний зураг. Харин энэ ягаан зураас нь зураг нь хагалгааны дараа ийм хэлбэртэй болох хагалгааны төлөвлөгөөт зураг юм а. Мис засны явцад шүд бэхлэгч эрзэнээр бэхэлж өгөх болно. За үүнийг хагалгаанд орсны дараа 4-7 хоног буюу 1 сарын хугацаанд зөөх ёстой байдаг. За тэгэхээр энэхүү эрзэнийг бэхлэж өгсөн тохиолдолд хагалгааны дараа амьсгалахад нэлээд бэрхшээлтэй байдаг. Тиймээс амаараа сайтраар амьсгалж байх хэрэгтэй гэдгийг хараарай. За ингээд энэ удаагийн танд хийх хагалгаанд миний бие болон эрүүн нур гажиг заслын уу эмч бид хоёр хамтдаа гардан хийх болно. Эхлээд шүдний гажигийн хагалгаа хийгдээд араас нь эрүүний хагалгаа үргэлжлэх болно.
Монгол эдмийн хагалгаанд орохын өмнөх өдөр мис засалд орохыг зөвшөөрлийн бичгтээ танилцаж ийхүү гарын үсэг зурлаа. Мис заслыг хийх зөвшөөрлийн бичиг байв. Тийм зөвшөөрлийн бичиг. Тэгээд тэрийг болохоор бүр 1-8-аас 18 дугаартай байлаа гэж бодоход нэгээс ахиулээд бүр 10 хүртэл эмч маань өөрөө нэг талбарт өгдөг байгаа юм. Мис заслын явцын талаар мэдээ албуулалтын талаар мис заслын дараа гарч ирээд юу хийх ёстой, яах ёстой, юугаар яаж амьсгах ёстой, юу идэх ёстой, гэх мэт мөн үүсэж болох сөрөг нөлөөний талаар ч гэсэндээ 17 цаг 40 минут болж байна. Маргааш 3 дахь өдөр хаалгаанд орох гэж байгаа. За хаалгаанд орохынхоо өмнө яг одооноос эхлээд ингээд хоолны дэглэм бариад явах хэрэгтэй тийм байл та. Хаалгаанд орсны дараа амьсгалахад жоохон төвхтэй юм байна л та. Тэрэн дээр л нөгөө бас ингээд нэг хаалгаанаас гарч ирсний дараа ингээд гүн амьсгаа авах ингээд амьсгаа аваад гарах тийм дасгал хийд юм байна л та. Тэгээд тэр нь жоохон хэцүү санагдах байхаа. Чаднаач өдөр хүртэл явцсан хаалгаанд орчин тэгээд тэр надаас шалтгааллах юм дээр бол би тийм сайн чаднаа. Тайландын яг эдминээр орсон тэнцвэний бүр ингээд телевизэн шоу дорцоо яваад идэг бүр тийм одоо нэг хэмжээнд яваад болчихсон байлээ. Одоо л од болох юм даа. Манай Монголын од болох гэдэг шүү дээ. Бас хамгийн анхны шүү дээ. Анхны яг юм хэвтрүү болохоор тийм. Өөр дөө өндөр гарах гэж найдаж шүү дээ бид нар. Бид нар ч гэсэн. Яг хажуу талаасаа өөдөөсөө тэгээд 45 градус Амархан байсан уу? жоохон хэцүү л юм байна. Гэтэ мундаг үнэ сайн байна гэсэн. Хаалгааны өмнөх зураг гэсэн шүү дээ. Хаалгааны дараах болохоор ямар байх вэ? Харин тийм бүр энэс хүндэл авах бах та. Гоё жод зураг авах болох юм. Би тийм итгэлээ чи алдахгүй хичээх болно. Монголынхаа нэрийг ямар ч гэсэн өөр улсад гаргаж байгаадаа баяртай байна. Би чаднаа. Өдөржин гэртээ сууж эмээ цагт нь уух нь л түүний зорилго. Нэг насаараа миний төлөө амьдарч яваа эцэг эх хоёроо эрэхт нь өвдөөгүй юм шиг байгаль хэрэгтэй. Ядчил ээж аав хоёр маань тайван унтаж амрагдээ гэсэн түүний бидэнтэй хуваалцсан сэтгэл. Аавч хоёртойгоо түрээсийн байранд амьдардаг. Тэгээд тийм болохоор сахуугийн байдлаас бол хаал хойшлуулчихсан байна. Аав таксинд явдаг. Тэгэл өглөө 7-аас орой 9 рүү өглөө 7-аас гараад орой 9 хүртэл орж ирдэг. Өдрөө 14 цаг орчмоор ажиллаж байгаа л тэгэл өдөрт 30-40 мянган төгрөг хийдэг юм шиг байна. Тэгээд ээж дааврын дээр нөгөө цайны газар ажилладаг. Өглөө нэг 7 гэж гараал. Тэгээд арай нэг 9 хүртэл явдаг. Бас эдийн засгаа бодоод явах юм бол ашаа яшин төрөслөд өндөрчмөр байгаа байхгүй. Тэгээд охиныгоо бас нэг би ямартай юм. Тэгээд одоо энэ нэг өөрөө байр төрөслөл өндөрч байгаа. Сүүлийн үед бүр өвддөг болцсон. Тэгээд одоо хаалгаанд оруулах гэхээр мөнгө төгрөгийн боломж олохгүй. Тэгээд энэ таксинд явж байгаа мөнгөч эсвэл байрныхаа төрөөсөн тал тэгэл нөрөг таарах шүү. Сургуулаа төгсөөд энэ тэнд анкет өгч үзсэн. Тэгээд юунаас олд юм уу мэдээгүй. Дуудахгүй. Тийм дуудахгүй. Нүрний зүү төрхтэй хүн лавдаг байлгүй гэж боддог шин. Тэгэл нөгөө хүмүүс янз бүрээр хэлээл тэгэл би ч нөгөө уйлал ороод ирэхээр чинь шинэ нэг хүүхдээ ирүүг нь янзлуулж юм гэсэн. Шэми гэл зарим нь сармар гэлдэг шин. Дугаал энэ би одоо юу гэж ээж хоёрын буруу биш шүү дээ тий. Ээж хоёрт буруу дээ. Мөнгөтэй боломжтой байсан бол
янзлуулах боломжтой болвол янзлуулах. Тэгээд түрээсийн байранд амьдардаг баг цалинтай өөрөө ажил хийдэггүй болохоор чинь тэгээд ямар мөнгөөр янзлуулах вэ? 24 наснда өвчнөдөө дарлуулж амьдрах нь миний тавилан юм бол ирээдүйн сайн сайхан амьдралын хүсэл мөрөөдөл минь зөвхөн зүүдэн дунд минь л биелэх юм гэж юу? Аав нэгтэй чамаа сургууль төгсгөж чадсан ба шүү дээ. Тийм. Бас мэдээж нөгөө төлбөр гэдэл аав ээжээрээ бас нэлийн заваас нь тэгээ тийм болохоор сургуулаа төгсөөд мэргэжлэрээ ажиллаж аав ээжтэй тийм болж туслах юмсан л гэж. Надад өдийн настал хүмүүс бас баян түрээсийн байранд амьдраад байгаа хэцүү шүү дээ. Өөрөнгөсөн ор хоронтой ойлгож юмсан. Тэхийн тулд ажил хийх хэрэгтэй, өвдөхгүй байх хэрэгтэй. Ирүү хаяа өвдөхөр аав ээжтэй нэг мэдэгддүү шүү дээ. Заримдаа тэгэл заримдаа өвчин намдаа юм баян өвдөд ингээл тэгээд харж нь бас сэтгэл санаанд байгаа. Заримдаа бас өвдөж байгаа нууч дээ. Цаг хугацаа зогсолтгүй урагшлах мөчөд хүний амьдрал түүнтэй хамт шантралгүй давшдаг нь хороо ертөнцийн жамгалтай. Цаг хугацааг жоохон ч гэсэн зогсоож болдгсон бол гэсэн ганцхан өгүүлбэр нь бидний анхаарлыг татсан энэ бүсгүй огцом ирүүний ясандаа лийж шүдний буруу зултаас болж бусдын адил хооллож чаддгүй. Хамгийн их нөгөө төвшөөж байгаа нь яаралтай хаалганд орох шаардлагатай. Тэгээд хурдтай ирүү өвчлөж байгаа учраас яаралтай хаалганд орох шаардлагатай гэсэн юм ч юу? Сэтгэл төвшөөж байгаа. Ледмин шалгараад гоё болоод ирэхээр миний дөрөнд ааруул иднэ тэгээд намайг нөгөө нэг царайнаас минь болоод аваагүй банкн дээр очиж дахиж аппликейшн бүгэлж. Тэр банкнд ажилд орно. Тий, тэр банкнд ажилд орно. Өөрчлөгдөж байгаа нь л айгуу гоё харагдаад шүү. Тэр нөгөө нэг нэг сасаа өвчтэй дүүтэй нэг хүмүүс шүү дээ. Тэрний юугай олоод үзсэн. Нэвтрүүлгээр гаргахаар айгуу. Тэр айгуу гоё. Өөртөө харьцуулах уу? Харьцуул. Залуу хүн бүр мөрөөдөх ёстой гэх юм. Учир нь зоригтой амьдралын эхлэлд мөрөөдөл оршиж байгаа болохоор тэр юм болов уу? Ийхүү өөрийн бодлоо хуваалцсан бүсгүй танд амжилт хүсье. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё аргадын Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орио Бичэн. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Let me hear you. Kick the beat. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё аргадын Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орио Бичэн. Мөрөөдөл биелэх үед хинт чамаагүй баярлалаа гэж хэлмээр санагддаг юм билээ.
Энэ л түүний сэтгэлийн үгийг нэвтрүүлгээр онцлон үзэгч та бүхэндээ хүргэмээр байгаа юм. Монгол эдмийн нэвтрүүлэгт хүсэлтэд илгээж нэвтрүүлгийн анхны ярилцлага тэрээр би залуу хүнийхээ амьдралаар хэдий амьдарч үсмээр байгаа ч гэсэн хамгийн гол нь надад амь насанд минь аюултай гэдээ байгаа энэ л өвчнөөс салгаад өгөөч гэсэн түүний хүсэлт ТВ-с телевизийн энэ нэвтрүүлгээр дамжуулаад бүгдийг нь чадахгүй юмаа гэхэд гагцуу ганцч гэсэн эмэгтэйд амьдрал бэлгэлж юмсан гэсэн нэвтрүүлгийн маань үндсэн зорилго оршоод байгаа юм. Бид өөр зүйлийг огтхонч хүсээгүй. Үзэгч танд үнэн шударга гэгээлэг бүхнийг хүргэхийг хүсдэг ТВ-с телевиз Монгол эдмийн нэвтрүүлгийн үр дүнг тун удахгүй танд хүргэх болно. Эцэст нь түүний удаан хүлээсэн хагалгааны өдөр инхүү эхэллээ. Төгс төгөлдөр гайхамшигт эмэгтэйн дүр төрхийг агуулгын тулд хагалгаа хийх эмч нарын төлөвлөгөөний дагуу эхний алхам 30 минут үргэлжлэх нүдний пластик хагалгаа. Банабагийн гоо сайхны мэс заслын нэгдсэн эмнэлгийн эхэмж ангаах ухааны доктор хиймлэр өс суулгах нүдний гоо заслын төвийн эхэмж Пак Сонжэ. За наашаа босоод суугаарай. Миний хамар руу яг хараарай. Close up. Close. Занят. Open. Нэмээ. Биш нэмээ. Close. Занят. Open. Нэмээ. Close. Open. Нэмээ. Close. Open. Close. Open. Close. Open. Close. 짠. Open. Дээрээ. За эмчийнхээ хамар руу яг хараад өгөөрэй. 지금 요즘에 소독액 때문에 좀 많이 매우니까 좀 마를 때까지. Яа гайгүй нанд. Мэдээ алдвал бодлоо юм бүгдтэй. Үд чинь старагаагүй нэ. Уйлах гэдэг юм уу? Уйлчлахгүй шүү гэж. Уйлчлахгүй. Уйлчлахгүй. Одоо дараагийн хагалгаанд орох юм чинь. Чинь үлэмсийн нарч байдаг. Битгий байлаа. Уйлчлахгүй шүү. Уйлчлахгүй. Энэ л өдрийг ямар нэгэн аюулгүй өнгөрүүлж өгөөч. Сар шиг хэлбэртэй гэж хэлүүлж явсан тэр өдрүүд үүрт баяртай. Ээжээ, охин нь тандаа эрүүл их болоод яваад очно. Яагаад вэ? Сэтгэл нийтлсэн. Өчигдөр жингээ ойлгох гэж зүгээр. Ойлж өгөхгүй инээгээдсэн юм чи. Өчигдрийн хөвгөлтэй байсан. Өчигдрийн хөвгөлтэйсэн манай юм чи. Гайхамшигт өөрчлөлтийг мэдэрч хүсэл мөрөөдлөө биелүүлэх өдрийг хүлээж буй чимэг сайхан. Өөртөө ихтгэлтэй баяр баясгалантай байгаа түүний дүр төрх. Нүдний хаалгаан сая ороод гараад ирсэн. Нүд нь бол 30-аад минут хэрэг үргэлжиллээ. Тэгээд доошоо богод одоо яг гол мэс засал руугаа орох гэж байгаа. Ирүүнийхээ мэс засал оролцогч маань жоохон хямарлаа. Уйлсан. Тэг хамгийн гол нь яг нөгөө удаа хүлээсэн хаалгаанд орох гэж байгаа болохоор жоохон сэтгэл тогтол байгаа юм болов уу? Гэтэ хичээгээрээ чимэг сайхан. Монгол эдмийн эрүүл мэндийн байдлыг хянах хагалгааны өдрийн наривчилсан шинжилгээ, эмч нарын үзлэг. За сандарч байна уу Монгол эдмийн хагалгааны төлөвлөгөө гарсан байгаа. Бид хагалгааныхаа төлөвлөгөөний дагуу одоо эхлэх болно. Бид бүхий л чадах боломжоо ашиглан таныг өвчнөөс салгаж өгөх болно. Итгэж болно шүү. Монгол эдмийн хийх хагалгааны төлөвлөгөө. Шүдний эсрэг зултыг засах хагалгаа, дээд болон доод ирүүний гажиг засах хагалгаа, нүүрний зөв тэгш хэмтэй болгохын тулд хацрын шанааны яс багасгах хагалгаа.
За тавлаа. Би чаднаа. Амжилт хүсье. Азийн орнуудын төдийг Европын орнуудад ч мөн ярианы сэдв болоод байгаа өмнө Солонгосын алдарт кино одууд Let Me-ний үр дүнд гайхамшигт өөрчлөлтийг мэдэрч дахин төрсэн бүсгүйчүүд. Монгол бүсгийн зориг төвчээр хүсэл мөрөөдөл биелэх мөчийг харуулж буй Монгол Let Me нэвтрүүлэг. Итгэл найдвар алдалгүй өөрийнхөө төлөө ирээдүйн амьдралынхаа төлөө алхам хийж чадсан чимэг сайхандаа амжилт хүсье. Монгол Let Me нэвтрүүлгийн гайхамшигыг дагуулсан анхны алхам эндээс ийхүү эхэлнэ. Өглөөний 10 цагаас эхлээд одоо бол 4 цаг болж байна. Тэгээд нийтдээ бараг 6 цагийн турш шүдний хаалганд орлоо. Одоо өргөжлүүлээд ирүүнийхээ хаалганд орох юм байна. Яг энэ хооронд бас эмч нарын солигдож байгаа. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Matrix салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орё бичэн. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Let me hear you. Kick the beat. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Matrix салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орё бичэн. Эмч нар маань гарч ирэх гэж байна. За сэтгэлийн та бүхэнд аас хүргэмээр. Мис засал амжилттай бидний төлөвлөгөөний дагуу явуулж байна. Яг одоогийн байдлаар шүдний зуултыг нь тэнцвэржүүлсэн. За түүнийгээ дагаад нүүрний ясны хазайсан хэсгийн хагалгаа мөн хийгдлээ. Одоогийн байдлаар бол хагалгаа маань бүрэн дуусаагүй байгаа юм. Ер нь бол удаан хугацаанд үргэлжилсэн. За нэлээд хүнд хагалгаа болж байна. Юутай ч гэсэн энэ хагалгааны үр дүн гой сайхан гэхээсээ илүү эрүүл сарвал болж чадна. Шүдний гажигдсан хаалга нэлээд удаан үргэлжлэх шиг боллоо тийм ээ, нэлээд удаан үргэлжилсэн хагалгаа боллоо. Гэхдээ үр дүнгийн хувьд хангалттай гэсэн хариу өгч байгаадаа баяртай байна. Төлөвлөгөөний дагуу маш сайн хагалгаа боллоо. За маш их баярлалаа. За Солонгосын Сөүл хотноо яг одоо 18 цаг 40 минут болж байна. За энэ цаг мөчид гэх юм бол ТВ-с телевиз Банабагийн эмнэлэгтэй албан ёсны хамтран ажиллагааны хүрээнд за Монгол эдмийн шал оруулах одоо юм шоу нэвтрүүлэг зохион байгуулсан. За энэ төсөл нэвтрүүлгийн маань одоо гол 100 эмэгтэйгээ шалгарч ясан чимэг сайхан маань энэ Банабагийн эмнэлэг дээр ирээд хаалгаанд орж дууслаа. Ингээд өглөө 10 цагаас эхэлсэн хаалгаа маань яг одоо 18 цаг 40 минут гэхэд бүрэн дуусаж за одоо сэхэн амьдруулсан тасгаруугаар шилжиж орсон байгаа хаалгааны өрөөнөөс ямар тач гэсэн манай чимэг сайхан одоо бол ухаан орсон байдалтай. За эмч нарын хэлж байгаагаар бол эмчид өгөлт маш сайн төлөвлөгөөний дагуу хаалгаа маш амжилттай хийгдлээ гэсэн тэмүүлэлт хүрсэн байгаа. Үзэгч та бүхэн бас
эмчнэрийнхаа яриаг сонссон баг. Ямар ч байсан манай чимэг сайхан чадлаа. Монгол охтууд маань үнэхээр чадварлаг. За тэгээд төвчээртэй гэдгийг бас харагдаж байна гэж хэлмээр байна. Чимэг сайхантай амжилт хүсье. Яг одоо 12 цаг өнгөрсөн байгаа. 12 цагийн дараа гэхэд бол за манай чимгээ маань нэлээд сайхан сэргсэн байдалтай. За одоо бол 3 хоногт бол нэлээд хавдар өгснө гэсэн төлөвлөгөөтэй байд юм байна. Гэхдээ л өөрөө маш их хичээнгүй, маш хурдан сэргсэн гэсэн эмчнэрийн дүгнэлт бас байгаа. Аюулгүй 막힌다고요. Одоо ингэж орж болохгүй маргааш энийг хийхгүй бүр авах гэсэн болохгүй за. Одоо шүдээ өөрөө ингэж ялгах. Дуурсаа дандаа ус аваад. 찾으라 찜질 많이 하셔야 돼요. 이분이 сайн гэж сайн юм байна. Ганцаараа авах гэсэн. Хүрсэн байна гэж бодож боломдоо тийш очиод хүүхнээ салаад. За сайн байлаа гинэ. 고생했어. Бас болохгүй шүү гэнэ. За гурсны авчаамаар нээлмэл арахтаа. Тэгээ явлаа шүү за. Авцлаа очиод ээж аваа. Гэрээ хэвээр ихчин тэгээд мэйл савч. Чин дурна ихтэй хичээгээд байгаа юм. За энэ дөр мундаг байлаа. Стам. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орё Бичэн. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Let me hear you. Kick the beat. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орё Бичэн. ТВ-с телевизэн Монгол Летмийн нэвтрүүлэгтээ хамттайгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За Летмийн маань 7 цаг гаруй хаалгаанд орсны үр дүнд ямар хүн болж гарч ирэх болоо гэсэн таамгийг үзэгч та бүхэндээ үлдээгээд нэвтрүүлгээ үргэлжлүүлье. 90 хоногийн гайхамшиг, за 90 хоногийн хугацаанд хэрхэн яаж идэж байгаа болоо гэсэн одоо энэхүү цаг хугацааг үзэгч та бүхэндээ хүргэсэн байгаа. Нэвтрүүлгийн маань баг бүрэлдэхүүн за Солонгос улсад 2 сарын дараа Чимэг сайхан дээр очиж уулзсан байгаа юм а. 2 сарын дараа Чимэг сайхан хэрхэн ямар үр дүнд одоо хурц эдгэлтийн хугацаа ямар байгааг үзэгч та бүхэндээ одоо хүргэе. Бүх мисс сайд бол амжилттай олчихсан байгаа. Тэгээд эдгэлтийн явц гэсэн байгаа шүү дээ, тийм. Хоёр дахь хаалганаас гарчаад тэгээд хийж хаалганаас гараад нэл жоохон хийсэн. Дагаагүй. Тэгээд Монгол очих юм бол хамгийн түрүү юу хийх гэж байгаа вэ? Ажил дарах гээд бүгд махал юм. Түнсаад байд. Ямар ч гэсэн тэр зургаа төгнөж 20 шалгараа, 1 шалгараа тэрсэн болгоход маш их баяртай байгаа. Тэгээд одоо 2 хаалганд орчихсон. Зөв үед хэрэглүүлж байна. Тэгээд тэв болохтой сэтгэл маш өндөр байна. Үрдсэж гэсэн айгүй төвчээр олгож байгаа. Тэгээд жоо мөстэй маш их баярлалаа. Шалгарснаа л агандаа нэг итгэж өгөхгүйсэн. Тэгээд
мэдээж маш их баяртай байна. Боломж нь олдог бол зөндөө надтай адилхан тийм хүнд хэцүү байгаа хүмүүст туслаасаа гэж бодож байна. Ирүүл болоод сайхан болоод хөөрхөн болоод очтоо. 90 өдрийн дараах гайхамшиг. Тэрээр жинхэнэ нэмэгтэй дүрдөрхөөр дахин төрж хүсэл мөрөөдлөө биелүүлж чадвал. Эрс өөрчлөлт гайхалтай ирээдүй төгс гоо сайхан гайхамшиг дүрдөрхөө хүлээж буй Монгол лидминээр ирсэн түүний аз жаргал сэтгэл догдлуулсан агшин үргэлжлэх болно. ТВ студиэд хамттайгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За бид бүхэн Солонгосын Банабагийн эмнэлэгтэй хамтран за албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд Монголд анх удаа Монгол лидмийн шоу нэвтрүүлэг зохион байгуулж байгаа. За энэ хүрээнд бол бидэнд хандсан маш олон эмэгтэйчүүд дотроос за ялч нь болж чадсан Чимэг сайхан 23 настай Чимэг сайхан маань өнөөдөр Солонгосын Ганнам дүүрэгт байрлах Банабагийн эмнэлэгт бас өөрийнхөө ирүүний мэс засалд орсон байгаа. За тэгээд 100% төгс гоо сайхан эмэгтэй болохын төлөө өөрөө бас хичээж байна. За энэ үднээс бид бүхэн Чимэг сайхныгаа хагалгаанд хэрхэн орж байгаа. За эмчнэр маань хэрхэн яаж бас дүгнэлт хийж, хагалгааг хийж, шинжилгээ хийж авч байгаа талаар үзэгч та бүхэндээ нэг бүрчлэн хүргэлээ. Тэгэхээр эмчилгээний хувьд бол үнэхээр гайхамшигтай. За эмчнэрийн харилцаа, за тоног төхөөрөмж, за манай өвчтөнтэй харилцаж байгаа байдал гэгчлэн бид бүхэнд маш их тусалж 100% үн төлбөргүй хагалгаа хийж гүйцэтгэлээ. Тэгээд Банабагийн эмнэлгийнхэнтэй ТВ студиэзийн хамт олонны зүгээс болон за Монголынхаа мянган эмэгтэйчүүдийн өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Ийхүү ингээд оролцогч маань 90 хоногийн дараа за эх орондоо буцаж очино. Эх орондоо буцаж очихдаа за мэдээж эрэг одоо өөрийнхөө шаналж явдаг байсан эрүүнийхээ одоо энэ шамийн хэлбэрийг засуулж за мөн дээрэс нь гоо сайхан эмэгтэй болж эх орондоо очих юм а 90 хоногийн дараа эргээ та бүхэнтэйгээ Чимэг сайхныгаа уулзалгуулна. ТВ студиэзийн нэвтрүүлэгтэйгээ хамттайгаар үзэгчтэй. Солонгос руу явах ялагч эмэгтэйгээс гадна дахин 3 эмэгтэйд Монголдо үн төлбөргүй хагалгаа хийж өгөхөр болсон байдаг. Монгол лидмийн болох хүсэлтэй 100 гаруй бүсгүйчүүд ТВ телевизийн би өөрөө гоо сайхан нэвтрүүлэгт загтал бичиж хүсэлтээ илгээсэн юм. Хамгийн түрүүнд юу идэх хүсэж байна? Яа мэднэ. Яа мэднэ. Яа мэднэ. Бүхнээс илүү болоос өгч өгч байгаа. Тэр үед намайг яаж хүлээж авах юм? Газ дэлбэрч 16 настай охин хүнд бэрдсэний улмаас биеийн байдал хүнд сэтэнд байна. Гэрээ тогчулцал байсан чинь амар гой сэтгэл төрөл. Тэр шүнжэнгөө угаалга хийгээл. Нэг эмэгтэй хүн ч гэсэн ядарсан эмэгтэй ч гэсэн тусалчаасаа гэж хүсдэг бас нэвтрүүлгүүдийн нэг юм болоо гэж боддог. Өөрөө бас үзэх дуртай. Ингээд нэвтрүүлэг маань ТВ телевизийн 1-р сувгаар эхнийхээ дугаарыг хүргэж эхэлсэн цагаас эхлэн за маш олон үзэгчийн анхаарлыг татаж олон санал хүсэлтүүд бидэнд ирсээр байгаа юм а.